соёл шинжилгээ ухаан спортын хамтаа хамтармал гэж байгаа шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бид шинжлэх ухааны академийн физик технологийн мөрөлнгөөс бэлтгэлээ. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид бол айл өрх бүр одоо ашигладаг цахилгаан тоолуурыг манай физик технологийн эрдэмтэд манай өөртөө зохион бүтээсэн байгаа. Энэ тоолуурын талаарх мэдээллийг өргөжлүүлэн хүргэе. Системийг бид нэр одоо хэдэн жилийн өмнөөс одоо их судалж үйл явуулсан байна. За, ерөнхийдөө бол жил гарны өмнөөс эхэлсэн. Тэгээд одоо ингээд туршилтын анхны загварууд нь гарчаад туршаа авчихсан. Мэдээж нэгдүгürt бол бид нар бол цахилгаан тоолуурыг дандаа гаднаас судалж авдаг. Тэгэхээр бид нар бас өөрсдөө хийх зорьсон. За, тэгээд үүн дээр бас хэд хэдэн хэрэглэгчийн шаардлагуудыг нэмсэн байгаа. Нэгдүгürt бол цахилгааны тоолуур маань бол хэрэгжин гар утастаас холбогдох боломжтой. Дээрээс нь бас зайн төрөл бүрийн RF модем, GSM модемор хэрэгжийн цахилгааныг бол зайнаас салгах, залгах гэсэн нэмэлт хэд хэдэн функцүүд бас нэмж өгсөн байгаа маа. Одоо алсаас удирдах ийм удирдлагатай болгож өгснөөр гол давуу тал нь гэж ойлгож байна зөв тийм. Нэгдүгээр бол ерөөсөө хэрэглэгч тоогийнхоо мөнгийг төлөхгүй бол цахилгаанч очиж салгадаг биш. Оператор хяналтын төв дээр байгаа оператор бол тэрийг нь эсвэл програм нь өөрөө тэрийг хянаад салгана. Төлбөрөө төссийн дараа экшн зурд мэдээ төлбөр нь хийгдсэн гэдэг мэдээлэл ороод ирэнгүүт автоматар бас залгах боломжтой зайн удирдлагын системтэй. Мөн хэрэглэгчид одоо шин манай гэрт одоо ямар хэрэглээ байгаад байна одоо яг өдөр ажилт руугаа явцсан байгаа үед цахилгааны хэрэглээ залгасан байна уу салгасан байна уу эсвэл бас нэг тийм хулгайн асуудал иргэдэг цахилгааны хулгай гэж зэрэгцээ залгасан тэрийг мэддэггүй тэр болгоныгоо хянах боломжтой гэсэн үг. За хоёулаа ажиллагаагаа хоёулаа танилцуулъя. За ер нь бол яг ингээд схем шийдэл нь одоо бүрэн гарцсан байгаа л да. Тэгээд ингээд бүх одоо системээ энэ байдлаараа зүгээр босгоход бол нэг 7 хоног орчмол шаардна. Тэгээд програм хангамж нь бас хийгдсэн учраас нэг 2-7 хоногийн дотор бол бүрэн систем бол босоод ирэх юм. Гол нь энэ ч бас нэг проблем байгаа нь бол гэр хайрцагны асуудал байна. Гэтэ тэр бол бас шийдэгдэх боломжтой байгаамаа. За тэгээд яг л зарчмын үед болохоор ажиллах зарчим нь бол энгийн толгуурттай адилхан гаднаас 220-ын хүчил. Энэ бол нэг фазын толгуур тийм учраас 220-ын хүчил орж ирнэ. Тэгээд хэрэглэгчид цаашаа гарна. За 30-аас 40 ампертай гүйдэлтэй тийм хэрэглэгч бол холбогдох боломжтой. Тэгээд яг ажиллах зарчмын үед бол энэ ч болохоор гүйдлийг нь болохоор гүйдлийн трансформатороор авчна. Хүчлийг нь болохоор сүүс унгаад авчиж байгаа. Тэгээд энд AD гэсэн тусгай микросхем ашиглаад чадлын хэмжилтүүдийг хийчихэн. Тэгээд эдний тохиргооныг нь бид нар бол өмнө хийцсэн учраас калибрашн бол хийгдсэн байгаа. Тэгэхээр айл өрхүүд бол мэдээж хамгийн түрүүнд одоо цахилгааныхаа хэрэглээг яг одоо хэд явж ийн гэсэн заалтыг бол харахыг хүсдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр утсан дээр бол харах боломжтой гэж байгаа. Энэ нэр хоёлоо тайлбараа өгдөнө. Тийм. Тэгээд энэ бол яг тоолрын үндсэн одоо гүйцэтгэдэг юм л да, функц л да. Тэгээд одоо энд дэлгэсэн дээр бол бид нар 5 төрлийн мэдээллийг харуулсан. Нэгдүгээрх нь болохоор өдрийн одоо шинэ дээгүүр өгсөн болохоор өдөрт хэрэгжилж байгаа нь энэ бас шөнийн тарифын одоо ямар хэрэглээ байна. Тэгээ мөн нийт ямар чадал хэрэгжилчээд байна гэдэг нь харагдана. Дээрээс нь бол тухайн гишэнд хэр чадaltaад хүрэмж холбогдсон бэ гэдгийг гарна. Дээрээс нь энд болохоор гүйд хүчтлийн RMS утгууд нь бол гарч байгаа. Одоо жишээ нь 220 вольт юм уу хэрэг ямар хэмжээний гүйдэл хэрэгэлсэн бэ гэдэг энэ мэдээлүүд гарна. Тэгээ энэ мэдээлүүд нь яг адилхан гар утсан дээр бол хурж ирэх юм. Тэгэхээр хэрэглэгчид болохоор тухайн үед ямар ачаа залгаад байна. Нэгсэндээ бүх орзойтгон дээр нь салгаатай байна уу эсвэл юм залгацсан байна уу гэдгийг бас хянах боломжтой. Дээрээс нь юм залгаагүй байгаа үед одоо бусад одоо тийм чадал маань одоо хэрэг хэмжээний ачаал байна уу гэдгийг бас өөрөө ингээд тооцоод байх боломжтой гэсэн. Хоёлаа ажилуулж үзүүлэхгүй энийг бас гэрэлтэй болгосон байна тийм ээ. Одоогийн бодлоо манай програмын зүгээр туршилтын загвар маань энд харагдчихэв. Тэгэхээр энд бол хэрэглэгчийн код орж ирэх юм. Тэгээд энийг унших, бичих унших команд хэлгээснээр бол тухайн нийт чадал, өдрийн чадал болон шөнийн хэрэгсэн чадлууд бол харагдана. За тэгээ үүнээс гадна бол бид нар айл болгон өөрийн гэсэн цахилгааны дэвтэр дээр бол өөрсдийн кодууд байж байгаа. Тэгэхээр энэ кодыг нь ашиглаад бид нар тухайн хэрэглэгчийг бол удирдах юм. Тэгэхээр энэ кодыг нь энэ хэсэг зааж өгөөд тэгээд бид нар асаах, унтраах гэсэн үйлдэлээ бол хийх юм.
Бид нар тоолбор дээр бол ашигтай зарим гэрчлэгийг авсан байгаа. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэдэг бол маш том асуудал. Тэгээ одоо шил бид нар хідмэл автангаа хийн, гэр харьцгаа яаж хийх үү те. Тэгээд тэр чинь өндөр хүчтэй юмтай харьцаж байгаа учраас тодорхой хэмжээний бас галаа илгүү байдал те бүх юмыг хангасан байх шаардлагатай. Дур өв зүүнний нөгөөтэн халуун те тэр бүх юмгээд тэр бүх зүйлийг тохируулах нэлээ ерөнхийдөө бас нэг яг бид ингээд явбал яг зөвхөн тоолоороо бариад суул нэг дахиад нэг хагас жил хийж байгаа. Манайх физик үрэлгийн электроникийн лаборатори тагуунтай. Тэгээд яг одоогийн байдлаар бид нар ерөнхийдөө электроник автоматжуулалтын чиглэлээр ажил хийж байгаа. Ерөнхийдөө бид нар үндсэн 2-3 чиглэлийг барьж ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт нь бид нэр эрчим хүчний чиглэлээр, хоёрдугаарт нь удирдлага, тэгээд бас эмнэлгийн электроник, тэгээд квант электроник чиглэлээр. Квант электроник нь ерөнхийдөө бид бас гадаадтай Орос улсын улсын эрхүүгийн лазерын хэсэгт хамтарч ажилладаг. Квант электроник лазер дээр бид нэр эрхүүтэй нэгдүгээр хамтарч ажиллаж байгаа. Тэр маань ерөнхийдөө суурь судалгааны чиглэл бид нар фемтосекундын лазер, маш богино импульсийн лазертай ажиллаж байгаа. Гэхдээ төхөөрөмжийн давх учраас бид тэнд ч ажиллаа хийгээд судалгаагаа энд үргэлжлүүлдэг гэсэн үг. Бид нараас лазерынхаа нэгэн тедэртэй хамт хамтарч ажиллаж байгаа түшиглээ. Тэрэн дээрээ жижигхэн тийм лазерын зүсгч машин ерөнхийдөө загварыг гаргачаад байгаа юм. Анх бид нэр 2004 онд Орос Монголын хамтарсан лазерын судалгааны ажлаар 2014 онд энэ ажил эхэлсэн. За энэ ажил нь бол уг ажил нь бол диэлектрик материалд энэ лазерын импульсийн нөлөөгөөр энерги яаж хоригдлогдож байгаа вэ гэдгийг судлах зорилготой байсан. За энэ суурь судалгааны ажлын явцад бол бид нар дайвар бүтээгдэхүүн буюу хагас дамжуулагч лазерын бага чадалтай зүсгчийг хийсэн. За энэнийг бол дан зүсгч байдлаар ашиглахлаар утга учиргүйс учраас энийг бол жижигхэн CNC машины модель хийгээд тэрэн дээр суйрлуулсан юм байна. Яг манад бол ийм чиглэлийн яг наривчлсан судалгаа хийдэг байгууллагуудыг яг нэрлж болж чадахгүй. Тэгэхдээ иймэрхүү чиглэлийн тоног төхөөрөмжтэй газрууд бол бас тодорхой хэмжээнд бол байгаа. Лазерын технологийн чиглэлээр судалгаа хийдэг бол манайхаас гадна шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль гэсэн хоёр газар дээр энэ судалгаа хийдэг. Одоогийн байдлаар бидний яг энэ угсарчаад байгаа бага чадлын лазерын зүсгч гэдэг маань бол 5 ваттын чадалтай. За тийм учраас энэгээр бол 1 мм хүртэл зузаантай мод болон модны гаралтай одоо цаас гэх мэтлэн материалуудыг зүсч болно. Тэрнээс зузаан материалууд дээр бол зөвхөн зуралт хийн. Өөрөөр хэлбэл тэн дээр бол ойролцоогоор 1 мм орчмын гүнтэй зуралтууд хийнэ л гэсэн. Ерөнхийдөө бол энэ төхөөрөмж маань бол програм хангамжийн техник хангамжийг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Яг одоо бидний компьютерийн хэлцэн дээр харж байгаа хэсэг бол програм хангамжийн хэсэг. За энд одоо бэлтгэсэн вектор зураглал дээрээс гаргасан плот файлыг бид нар шууд татаж аваад энэ дээр тестээ хийгээд өөрөө энэ машинд маань тохирох нь үгүй юу гэдгийг шалгана гэсэн. За тэрний дараагаар бол за ингээд тест хийхээр болж байна. Одоо цааш үргэлжлүүлье гэсэн. За эндээс бол ингээд компьютер дээрээс програмыг дамжуулж байгаа. За энэ хэсэг бол яг энэ машины маань хурдыг тохируулдаг гэсэн. За эндээс програм дамжаад ийш явагдсан зэрэг энэ хэсэгт бол хоёр хэсэг байгаа. Нэг хэсэг нь бол энэ цагаан үргэлжийн хэсэгтэй. За тэгээд энэ толгойн хэсэг. Энэ бол лазерын систем маань. Өөрөөр энэ толгойн дотор байгаа лазер үүсгэгчийг найдвартай ажиллагаатай шатаахгүйгээр энэ маш өндөр халд үүсдэг учраас тэрийг хөргөж явах хэрэгтэй. Тэр хөргөлт бүх юмыг хангаж ажиллахад бол энэ том блок ажиллаж байгаа. Дараачих нь блок нь тэр ард байгаа хар блок. За тэр бол яг энэ CNC машин буюу энэ хоёр хөдөлгүүртэй нэг хавтан хөдөлгөөд байгаа энэ хэсгийг удирддаг. Тэгээ мөн энэ лазерын толгойг одоо асаа одоо унтраа гэдгийг зохицуулдаг юм систем гэсэн. Манай энэ програм хангамж бол ерөнхийдөө одоо яг энэ зураглалыг бол цаанаа бол энэ код хэлбэрээр байгаа. Яг тэр кодыг уншаад ийшээ дамжуулахдаа энэ наан харагдж байгаа энэ дүрслийн дагуу яг энэ улаан шугамаар дүрсэлж байгаа эсгүүдийг л одоо яг дамжуулаад тэр нь бол энэ дээр биелэгдээ явж байна л гэдгийг харуулж байгаа. Бид нар бол одоо энэ яг модель CNC буюу CNC машины загвар гэсэн үгийг за тэгээ мөн физик технологийн хүрээлэн Монголын үндэсний телевиз гэсэн үгүүдийг бол
яг одоо тэгээд зураад явж байна. За энэ дээр тавьсан байгаа материал маань бол 0.5 см-ийн зузаантай картон цаас. Төхөөрөмжийн хувьд бол хамгийн үнэтэй хэсэг нь бол энэ лазер зүсгч толгой гэдэг энэ дээр байгаа жижиг дөрвөн хэсэг. Энэ дотор бол лазер диод гэж байгаа. Өөрөөр хагас дамжуулагч лазер үүсгүүр маань. Тэр нь бол одоо манай системийн хамгийн үнэтэй хэсэг гэсэн үг. Техникийн хувьд шүү дээ. Програм хангамж бол тусдаа яригдана. Энэ диод нь бол нэг ойролцоогоор $50 орчим үнэтэй. За тэгээд та бүхэн харж байгаа ер нь бол бусад хэсгийг нь бол бид нэр хамгийн олдцтой байдаг, хамгийн хямдхан байж болох материалуудаар хийсэн байна. За энэ дээр тавьсан хоёр алхамт мотор буюу мотор маань бол өөртөө тус бүр нь $15 үнэтэй моторууд байгаа. Тэгээ яагаад бид нарыг дандаа доллараар яриад байна вэ гэхээр энэ бүх юмыг бүгдийг Монголоос биш Оросын холбооны улсад байхдаа интернет худалдаагаар худалдаж авсан учраас доллараар яриад байгаа. Ер нь импортын бүтээгдэхүүнүүд гэдэг бол нэг талаасаа их сайхан зөв технологиуд юм шиг боловч нөгөө талаасаа яг ингээ нарийн технологи болоо явуулчлаарэ энэ ч техник юм чи хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар сааддаг, ямар нэгэн бэрхшээл болгордог. Тэр үед нь яадаг вэ гэхээр нөгөө үйлдвэрлэгч компани, нийлүүлэгч компанитай л холбоо тогтоно. Тэгээд тэд нар хэд гэж тухайн одоо нэгэн аж ахуй нэгж тэрийг аваад ашиглана гэдэг чинь ашиг болохын төлөө өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулахын төлөө ажиллаж байгаа. Гэтэл тэр нь бол саад болж эхэлдэг байхгүй. Энийг бид нэр дотооддоо хийснээрээ шууд бид нартай харьцах боломжтой гэсэн. Ер нь бол шууд бид нартай харьцна гэдэг маань шууд одоо заавал бид нэр очихгүйгээр ингэж ингэх юм бол наад чинь ийм алдаа гарсан байгаа боломжтой. Шууд харилцаад холбоод ингээ явчих болох. Ер нь бол цаашдын сервис үйлчлэхээ талдаа бол илүү давуу талыг бий болгодог. Дээрээс нь манай цаашдын технологиудыг хөгжих суурь болж гэж байна. Дараагийн судалгааны ажил маань бол бид нэр одоо энэ бол хагас дамжуулагчийн буюу хатуу биеийн лазер. Дараачих нь бид нар хийн лазер гэдэг. За тэр лазертай болсноор бол одоо яг хүмүүсийн хүсдэг металлд боловсруулалт хийдэг, хунцруудад боловсруулалт хийдэг, өөрөөр хэлбэл илүү зузаан материалд боловсруулалт хийдэг. Дээрээс нь бидний лазерын үсгүүрийн чадал нэмэгдэнэ гэсэн. Тэр нь ойролцоогоор 30-аас 50 ваттын оптик гаралттай тийм чадалтай лазертай болно гэсэн. Яг бидний одоо яг энэ хийгээд байгаа энэ лазер систем гэдэг бол яг бидний судалгааны ажлын маань бид түрүү хэлсэн нөгөө дайвар гэсэн шүү дээ. Яг жинхэнэ цаа судалгааны ажил маань бол бид нэр лазерын технологи, лазерыг ашиглаад бодис дотор ямар нэгэн болж байгаа процессуудыг судлах, мөн лазерын нөлөөгөөр тэнд бас өөр ямар үзэгдэл бий болоод байна уу гэдгийг бас олж тогтоох гэсэн тийм зорилготой. Одоо та бүхэнд цахим эрүүл мэндийн дэвтэртэй холбогдсон ажиллах боломжтой цусны даргалт хэмжигдэх хөрөмжийг танилцуулъя. Манай энэ төхөөрөмжийн давуу тал гэх юм бол одоо даралтын утгыг олоод түүнийгээ шууд компьютерт уншиж хадгалах боломжтой. Тэгээ хэрвээ цаашлах юм бол одоо нөгөө эрүүл мэндийн дэвтэр маань цахим болох юм бол энэ манай төхөөрөмжөө шууд компьютерт олгогдсноор цахим эрүүл мэндийн дэвтэрт олгодоод хүний шууд эрүүл мэндийн утгыг шууд эрүүл мэндийн дэвтэрт нь хадгалах тийм давуу талтай. Тэгээд энэ маань яг компьютер дээр бол одоо зүрхний пульсыг графикаар үзүүлдэг байгаа. Түүнээсээ хамааруулаад энэ төхөөрөмж маань бусд байхгүй давуу талууд гараад ирж байгаа. Жишээ нь одоо манай төхөөрөмж зүрхний хэм алдалтыг мэдж болдог байгаа. Энэ графикыг хараад хүн шууд эмч хүн бол хараад цусны даралтнаас гадна одоо тий цусны даралтыг олохын тулд зүрхний хэлбэлцэл ханцуучны даралт хоёрыг ашиглаж цусны даралтыг олдог байхгүй юу? Тэгээ бид нэр зүгээр зүрхний хэлбэлцлийг нь харах юм бол зүрхний хэм алдалтыг олж болох юм. Мэдж болно гэсэн үг. Тэгэхээр бус төхөөрөмжүүдээс бол хамаагүй давуу талтай. За хоёулаа ажиллуулж үзвэл юм уу? Тэгээд яа би гараа ичгүй шээ. За ямар ч ингэж их юм байна. За тухайгаа тавилаа. одоо ингэ болчихно. За мэдээлэл уншчих шиг байна. Энэ пик гэсэн юу юм бэ? Энэ ханцуучны даралтын утгыг зааж байна. 1 м хөнгөөс нь аваад тэгээ над 180 хүртэл хийлээд 50 м хөнгөөс нь баамж секунд 2 м хөнгөөс нь аваад. Тийм байна. Ингээ зүрхний зураг гарч ирж байна. Тэгэхээр одоо зүрхний пульс орж ирж байна гэсэн үг үү? Зүрхний хэл басна. Тэгээд графикаар хангуулж ойлгож байна. Одоо ингээд харах юм бол таны дээд даралтыг 112, доод даралтыг 75, таны зүрх бол 70 минутанд 91 удаа цохилж байна гэж гараад ирж байна.
одоо энэ хүртэл үе шат маань бол яг бусд ижил зах зээлд байгаа төхөөрөмжийг адилжиж байгаа. Шууд цусны даргалтыг пүүстэйгээ тоолоод өгч байгаа. Одоо яах вэ гэвэл энэ юу serial port-оор ашиглаад холбоо компьютертэй холбох юм тийм. компьютертэй холбоо. Компьютертэй холбосноор бид нар ямар мэдээлэл харгалаа? Одоо энэ чинь бол ханцын хүчний даралтын графикийг тэгээ зүрхний хэлбэлцэл хоёрын графикийг одоо уншиж авах юм аа. Компьютерт мэдээлэл уншиж авсны дараа бид нар юу харж болох вэ гэвэл нэгт манай яг ханцын хүч маань секунд 2 мм мөнгөөсний онцгой 180-аас 50 мм мөнгөөсний онцлог унс хэсэг графикаар харж болно. А хоёрт зүрхний хэлбэлцлийн графикийг ингээд бид нар уншаад авчих юм л да. Энэ дээр одоо энэ байгаа дээшээ боссон цэгүүд байна шүү дээ. Графикууд эдгээр маань бол одоо зүрхний цохил агшиг үеийн график. Одоо яг бидний зүрхний цохилтын график гэсэн. А тэгээ энийг манай энэ програм маань уншиж авсныхаа дараа яах вэ гэвэл шууд Excel файл руу хөрвүүлээд хадгалцдаг байгаа. Excel файл руу оруулаад ирэх юм бол энд бол уншигч зуутга маань. Тэгээ ингээд шууд харах юм бол зүрхний хэлбэлцэл ингээд график болгоод орч болно. Гол давуу тал нь бол компьютер толгочж байгаа. Тэгээд бид нэр зүрхний хэлбэлцлийг ингээд график болгоод орчуулж байгаа. Тэгээд энэ маань цаашлаад цахим эрүүл мэндийн дэвтэртэй холбогдох боломжтой гэдэг давуу талууд байгаа юм л та. Энэ төсөл дээр яг ямар одоо хүмүүс хамтран ажилласан бэ? Ер нь бол манай лабораторийн хамт олон бөөнөрөө хамт ажилласан байгаа. Цаашдаа одоо бид нэр хөгжүүлэлтээр ямар илүү хөгжүүлэлт хийх? Ерөнхийдөө хөгжүүлэлт хэвдэл илүү жижигхэн те айл өрх болгонд тавьж болдог. Одоо хүмүүсийн энгийн хэрэглээнд байдаг шиг хийж болно. Эсвэл угаалга гар утастай холбоод цаашаа бүр хөгжүүлсэн ч болно. Аль чиглэлөө хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь бид нөө техник шийдлээ гаргаад авсан. Ажиллагааны гормор минь. Тиймээс энэ дээр бол нэг асуудал байхгүй. Цаашаа хөгжүүлэхэд бол импортын бүтээгдэхүүнийг орлох бол бүрэн боломжтой юм шүү дээ. Тэг боломжтой. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Хэрвээ эрүүл мэндийн дэвтэр маань цахим болох юм бол манай энэ хөтөлбөрөмж маань шууд өвчтний одоо түүхийг архивлаад эрүүл мэндийн цэвэрлэгт хадгалах боломжтой. 20-30 жил байна уу хамаагүй хэдийн хугацаагаар бол хадгална. Тэгээ хүн 2 жилийн өмнө даралтын утга ямар байсан, 3 жилийн өмнө ямар байна уу гэдгийг шууд мэдэх боломжтой. Эндээс хараад дүгнэлт хийж болно. Тэгээ манай эрүүл мэндийн энэ төхөөрөмжийн гол зорилго маань бол цахим эрүүл мэндийн дэвтэртэй холбогдох боломжтойгоо зохион бүтээгдсэн байгаа маа.